өглөөний мэнд өнгөрсөн 7 хоногт хоёр дизайнер Япон залуутай танилцлаа. За тэр хоёр Монголд зарагдах Япон барааны дизайн хийхээр энэ томилтоор ажиллаж байгаа юм байна. Тэгээд тэр бараа нь болохоор ерөнхийдөө өндөр орлоготой хүмүүс та бас хэсэг нь болохоор залуучуудад авах байх гэж бодоод судалгаа хийгээд дизайн гаргах гэж байна. Тэгээд биднээс асууж байна. Жишээлбэл Япон хэд та нарт юу төсөөлөгддөг вэ ч гэдэг юм уу. За тэгээд Японы талбайг бүх монгол хүн мэдгүй, Япон улсын газрын зургийн хэлбэрийг бас мэдгүй гээл дизайнда санаа авах гал ярилцлаа. Тэгээд залуучуудын сонирхолтой байж магадгүй гэж бодоод Коко гэдэг нэг диско клуб байт юм байна. Орон онгойдог тийш очсон тэр нь жонгоогоо байлаа. Онгойцсон тэг хүн байхгүй. 11 үед хөнгөл байт юм байна. Тэгээд доторх дизайн мэсэн бүх юм хараад менюгийн ч гэсэн харж байна. Манай тентгээс ялгах юмгүй л гэж байна. Бидний амын дагуулад бас хэлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө Улаанбаатарыг таарлагдсан юм. Хоёлаа Японыхоо жижиг өдрөө хотод байдаг. Тэгээд хэдэн жилийн өмнө ажлын дээр бол хэлтэй олдохгүй өөрөөсөө тийм график дизайны компани болоод хэвлэх их энэ зэргийн сурталчилгааны материал бэлддэг юм байна. Тэгээд сэвлийн гудамжинд бас нэг дэлгүүр, хүнсний дэлгүүр орж үзээд бидний хэрэгцээтэй бүх юм байна шүү. Манай отоосч бараг илүү байна л гэж. Энд амьдрахад ямар саад алгаал. Тэгээд хамгийн их сонирхсан юм болохоор Монголын залуучуудын одоо урлагийн талаарх дизайн гэх юм уу. Тийм мэдээлэл сонирхож байна. Тэрний тийм хаанаас үзэж болох вэ гэвэл музейгээр нэлээ явсан юм байна. Би ч нэг сайн хариулж чадсангүй. Playtime гэдэг нэг том хөгжмийн фестивал байдаг шүү дээ. Аз нэртэй болж байгаа. Тэрэн дээр очивол залуучууд одоо ямар хувц хүнстэй энтрийг харж болно гэсэн чинь нэг нь Монгол кино байдгүй л гэж байдгаа л гэлээ. Иймэрхүү маягаар одоо тухайн зах зээлд орохын тулд тухайн хүмүүсийнхөө мэдрэмж сонирхлыг бүгдийн судалтай юм байна гэдэг энэ хоёр залуугаас асууж явлаа. Тэгээд дээрэс нь би ч нөө дэс дээр зураг мөрөг тавьдаг болохоор зургийн талаар асуулаа. Тэгсэн чинь ингэж байна. Яг нэг зурган дээр хүн гэдэг чих залхуу юм тийм ээ. Нэг зурган дээр олон юм өгүүлж болохгүй. Яг үзүүлэх гэсэн юм бол яг бокслаад аваач. Хажуугаар нь элдв юм байхлаар хүн их толгой нэргээд хэцүү байдаг гинэ. Тэгээд миний зургнуудаас нэг хоёр зэргийг хараад энэ яг юу нь болохгүй байна. Энэ зургнуудаас хамгийн муу зургийг заагач гэсэн чинь нэг групп зургийг зааж байна. Яг групп зураг тэгээд дээрээс нь бокс муутай зураг байсан чинь энэ бол хамгийн муу зураг. Бишээ нэг зураг байна. Гэсэн чинь зургийнхаа хажуу талд нэг хоосон цай оруулсан байт тий. Тэрнийг бас тийм ийм хийж чинь иймэрхүү маягаар дизайнер залуучдаас бас жоох юм сурч явлаа.